Иудэ аймгийн Бетан хотод Лазар гэгч нэгэн хүн эмэгтэй дүү Март, Майр нарын хамт амьдардаг байжээ. Нэгэн удаа Майр эзэн Есүс Христийн хөлд үнэртэй тос цуцгаад үсээр ачсан. Лазар хүнд өвчин тусгад "Их эзэн минь ээ, таны найз өвчин тусч" гэж Март, Майр хоёр үнээр дамжуулан Есүст мэдгэлээ. Есүс Лазарын тухай сонсоод "Лазар амьдрах болно. ертөнцийн эзнийг алдаршуулахын тулд тэр өвчилж. Лазарын өвчин ертөнцийн эзэн эцгийг минь байтугай намайг хүртэл алдаршуулна" гэж хэлжээ. Есүс Март, Майр, Лазар гуравт хайртай байсан бөгөөд Лазарын өвчтөй болсныг мэдсэн хэрнээ тэр даруй очсонгүй. Харин 2 хоногийн дараа Иудэ аймагт очие гэж дагалдагчид дан хэлэхэд "Багшаа, хэд хоногийн өмнө тентхийн Иудээчүүд таныг чулуугаар шидэж алах санаатай байсан. Та тийш очиж хэрхэвч болохгүй" гэж тэд хэлжээ. Өдрийн цагт гэрэлтэй байдаг. Гэрэлтэд яваа хүн бүдэрч унахгүй. Харин харанхуйд яваа хүн бүдэрч ойчно. Үүний адилаар ертөнцийн эзний гэрэл мэт үгийг дагсан цагт ямар ч муу юм тохиолдохгүй гэж Иесус хэлээд дагалдагчдаа хандаж "Бидний нөхөр Лазар нойрсжээ. Харин би очиж сэрээ" гэж хэлсэн нь Лазар нас барсан гэсэн утгатай үг байжээ. Гэтэл дагалдагч нь түүнийг зөвхөн унтаж байгаа гэж ойлгоод "Тэгвэл идэгэн шүү" гэжээ. Үгүй ээ, Лазар аль хэдийн нас барсан. Түүнийг өгөхөд би дэрэгдэн байгаагүй нь сайн хэрэг. Тэгээд та нар надад итгэхээс өөр аргагүй болно. Одоо тийш очие гэж Иесус хэлэхэд Томс буюу ихэр гэдэг дагалдагч бусаддаа хандан "Есүсийн хамт үгсэн ч яах вэ? Явцгаая" гэж хэлжээ. Иесус Бетанд ирэхдээ Лазарыг 4 хоногийн өмнө оршуулсан болохыг мэдлээ. Бетан хот Иерусалимаас 3 км зайтай орших учраас Лазарыг нас барсны дараа олон хүн Март, Майр хоёрыг тайтгаруулахаар холгүй орших Иерусалим хотоос ирсэн байжээ. Март Есүсийн ирж байгааг мэдээд угтан тосгоор хотоос гарлаа. Майр гэртээ үлджээ. Март Есүстэй уулзаад "Их эзэн, таныг байсан бол Лазар ах үхэхгүй байсан. Харин одоо ч гэсэн таны гуйсныг ертөнцийн эзэн хийж өгнө гэдгийг би мэднэ" гэж хэлэхэд "Чиний ах амь орно" гэж Иесус хариуллаа. Дэлхий сүнхэд ертөнцийн эзэн бүх нас барсан хүнийг амьлуулахдаа түүнийг бас амьлуулна гэдгийг би мэднэ гэж Март хэлэхэд "Би нас барсан хүнийг хүртэл дахин амьлуулж амьдрал өгч чадна. Надад итгэсээр нас барсан хүнийг би дахин амьлуулна. Миний амьдралыг авч надад итгэсэн хүн мөнхийн амьдралтай болно. Чи үүнд итгэж байна уу?" хэмээн Иесус Мартаас асуулаа. "Итгэж байна. Та бол ертөнцийн эзний хүү бөгөөд түүний илгээсэн аврагч мөн" гэж Март хэлээд гэртээ харлаа. Иесус хотын гадна үлдэж Мартын эгч Майрыг хүлээж байлаа. Март гэртээ ирээд "Иесус багш ирээд чамайг хүлээж байна" гэж хэлэхэд Майр гэрээсээ яаран гарч ирлээ. Майр Лазарын булшин дээр очиж дахин уйлах нь гэж түүнийг тайвшруулж байсан нөхдөд бодоод хойноос нь даглаа. Майр Есүсийн өмнө ирээд сүгдэн "Их эзэн, та энд байсан бол ах минь үхэхгүй байсан" гэж хэлээд уйллаа. Майрыг дагаж ирсэн хүмүүс бас уйлж байлаа. Есүс тэдний уй гашууг үзээд их дөрвөлөө. "Булшин хаав вэ?" гэж Есүс асуугаад "Очиж үзэхтэн" гэж хүмүүсийг хэлэхэд уйллаа. Есүс Лазарт үнэхээр хайртай байжээ гэж тэд ярихад "Хэрэг тэр сохор хүнд хараа оруулж чаддаг бол Лазарыг юунд идэхээсэнгүй" гэж бусд нь шүүмжилжээ. Есүс сэтгэл догтлон тэдний хамт Лазарын булш руу явлаа. Хонгил агуй доторх тэр булшны аманд үхэж чулуу тавьжээ. Гашуудан гүнгэлсэн Есүс "Чулууг зайлуул" гэж хэлв. "Их эзэн, Лазарыг 4 хоногийн өмнө оршуулсан учраас одоо лав өмхийрсэн биз" гэж Лазарын эмэгтэй дүү Март хэлжээ. "Итгэж чадвал ертөнцийн эзний хүч чадлыг үзнэ гэж би чамд хэлсэн биш үү?" гэж Иесус хэлэхэд хүмүүс чулууг зайлууллаа. Иесус дээш харж "Эцэг минь ээ, миний хүслийг сонссонд чинь баярлалаа. Та намайг үргэлж сонсдгийг би мэднэ.
Гэвч үнэхээр намайг илгээсэн болохыг чинь энэ хүмүүс хараасаа гэсэндээ энэ үгийг хэллээ. Гэж хэлээд Лазара гараад ир хэмээн чангаар дуудлаа. Өгсөн хүн босоод хомлоос гарч ирлээ. Тэр үед хүнийг оршуулахдаа гар хөл нүрийг нь битүү боодог заншилтай байлаа. Тийм учраас булчнаас гарсан Лазарын гар хөл нүүр нь боолттой байлаа. Боолтыг ав гэж Иесус хэллээ. Үүнийг үзээд тэнд байсан хүмүүсийн ихэнх нь Иесуст итгэжээ. Харин зарим нь Иерусалим хотод буцаж очиод Парс бүлгийнхэнтэй уулзан Иесусийн тухай ярьлаа. Парс бүлгийнхэн Иерусалим хотын сүмийн зэрэгтнүүтэй ярьж Евдээчүүдийн бүх зөвлөлийг хоролдуулав. Бид одоо хэрх вүлээ? Тэр Иесус олон гайхамшиг бүтээж байна. Ямар нэгэн арга хэмжээ авч зогсоохгүй бол хүн бүр түүнд итгэх болно. Тэгвэл Ромын хаант улсын засаг төр дургуйцсан манай сүм болон улсыг устгана гэлцжээ. Тэр үед Хайфас гэгч хүн сүмийг тэргүүлж байлаа. Хайфас тэдэнд хандан та нар мунхаг байсан вэ? Олны өмнөөс нэг хүн алагдсан дээр биш үү гэж хэллээ. Хайфас сүмийн тэргүүн байсан учраас энэ үгээрээ Иесус бүх ард түмний төлөө амиа өгнө гэдгийг ертөнцийн эзний хүчээр зөгнжээ. Ертөнцийн эзэн ийхүү Хайфасаар зөв биелэгт үгийг хэлвэсэн байна. Есүс Христ зөвхөн Израильчуудын төлөө биш, ертөнцийн эзний сонгосон даян дэлхийн бүх хүний төлөө өгч тэдний хооронд нь нэгтгэх байлаа. Түүнээс хойш Евдээчүүдийн зөвлөл Есүсийг барьж алуулах хувилдаан зохиож байсан учраас тэр дагалдагчдынхаа хамт Евдээчүүдийн дунд ил явхаа болж цөлийн ойролцоох Ефраим хотод очиж суулаа. Дээгүр өнгөрөх ба Эсгэгүй талах гэдэг баяраас өмнө олон хүн ариутгах ёслол хийхээр Иерусалим хотод ирж сүмийн хашаан дотор Иесусыг хайж баяраар тэр энд ирэх болов хэмээн бие биесээ асууж байлаа. Парс бүлгийнхэн ба сүмийн зэрэгтнүүдийн буулгасан зарилгын дагуу Иесусийн хаа байгааг мэдсэн хүн Евдээчүүдийн ахлагч нарт энэ тухай мэдэгдэж бариулах ёстой байжээ.